2-р Тесалоник номын 2-р бүлэг 13-аас 17 дугаар ишлэлийг хамтдаа уншиж суралцах нэ. Өнөөдрийн энэ ишлэлээр дамжуулж эзэн бурхан бидний зүрх сэтгэлд өөрийнхөө үгийг үннээр бас бидний амьдралыг өөрчлөх, итгэлийн амьдралд маань үр жимстэй байлгах тэр урам зориг өгөөсэй гэж хамтдаа бүгдээрээ залбираад хэлцгээе. Есүс эзэн минь танд маш их баярлалаа. Тэгээд энд ирсэн хүн нэг бүрийг танд даатхан залбирч байна. Бидний зүрх сэтгэл, оюун бодолд Есүс та өөрийнхөө үгийг өгөөрэй. Энд зөвхөн та яриараа таны ариун сүнс ажиллаа гэсэй гэж гуйн залбирая. Есүс та энд сонгогдож ирсэн тэр хүмүүсийн дотор үнэхээр өөрийнхөө өмнөний үгийг өгч итгэлийн амьдралыг үнэхээр гал зохтой байх тэр урам зориг өгөөсэй гэж Есүс танд энэ цагийг бүрэн даатхан залбирая. Аамен. 2-р Тесалоник 2:13-аас эхлээд за бүгдээ хамтдаа уншъя. Эзний хайрлсан ахан дүүс та нарынхаа төлөө бид бурханд үргэлж талархах учиртай. Яагаад гэвэл ариун сүнсээр ариусах болон үнэнд итгэх итгэлээр чинь дамжуулан авралт хүргэх зорилгоор бурхан өөрөө та нарыг эхлээд сонгожээ. Бидний тунхагласан сайн мэдээгээр дамжуулан тэрбээр та нарыг дуудсан нь эзэн Есүс Христийн цог жавхланг та нарт хүртээх гэснэх билээ. Тийм учраас ахан дүүс минь бат зогсогтун бидний уг сургаал загтлуудаараа та нарт заасан сургаал бүрийг баримтал. Бид бүгдийн эзэн Есүс Христ болон биднийг хайрлаж мөнхийн тайвшрал ба сайн найдварыг нэгүүлсэн, сойрхсон бидний бурхан эцэг зүрх сэтгэлд чинь урам хайрлаж та нарыг альва сайн үйл хэрэг үг ярианд чадварлаг болгох болтугай гэсэн байна. Амен. Паул бидэнд өгсөн сургамж ба санаалга зөвлөгөө энэ бүгдийнхээ ард бас бидний энэ Тесалоник хотын энэ сонсож байгаа Христэд итгэгч нарт бас ерөөл хэлсэн байна тийм. За тэгэхээр нэг зүйлийг бид нар дахиад л саная тийм. Тесалоник хотынхан маань Паулын энэ захиа бичиж байгаа хүмүүс маань ямархуу байр байдалтай байсан юм бэ? Юуны учир Паул чин зүрх сэтгэлээсээ Тесалоник хотынхны төлөө бурхан талархах болов гэдгийг бүгдээрээ дахиад нэг саная. Тесалоник хотынхан бол Есүс Христ ирэх цагийг товлож зарлах эзний өдөр ирсэн мэтээр заах хуурамч сургаал. За элчнэрийн загтал гэх бас хуурамч загтал. Бас хуурамч иш үзүүлэгч, хуурамч багш нарын үгэнд төөрөгдөх хандлагатай байсан учраас Паул энэ хоёр дахь захиагаа бас бичиж байгаа. Эхний захиан дээрээ ч ялгаагүй. Одоо ч тухайн үед юм байсан бол одоо ч ялгаагүй. Бидний энэ цаг мөчид Есүс Христийг ирсэн. Өөрийгөө Есүс Христийн иргэн ирсэн дүр гэж зарласан хүмүүс байдаг. Гаж сургаалууд байдаг. Цаг хугацааны явцад тэдгээр хүмүүс одоо энэ амьдралаа дуусгаад байхгүй болдог. Тэр сургаал нь ч бас тэднэртэй ээжлэхэн алга болдог. Тэгэхээр Паулын энэ анхааруулж бичээд байгаа энэ бол аль 2000 жилийн өмнө чуулганы түүхийн ихэнх үед ч байсан асуудал одоо ч байгаа. Тийм учраас Бурхны үг бол хязгаарч хувьсан өөрчлөгддөггүй. Биднийг бас үргэлж заа сургаж байдаг юм а гэсэн баталгаа. Иймээс бид эзний үг дотор байж эдгээр гаж буруу сургаалуудыг ялгаж салгах мэрэгэн ухаантай байгаасаа гэж Паул бидэнд энэ захиаг Тесалоник тухайн үед Тесалоник хотын бичсэн одоо ч бас бидэнд энэ үгээ хэлж байна гэж ойлгох хэрэгтэй. За тэгвэл эдгээр гаж сургаал буруу одоо зааж байгаа багш нараас үнэхээр та нар төөрөгдөж алга болоогүй. Бид нар 9-р ишлэлээс нь эргээгээд нэг дахиад нэг сэргээгээд уншъя л та. 2-р Тесалоник номын 2-р бүлгийн 9-с Бурхны хуулийг эсэргүүцэгчийг ирэхэд янз бүрийн хүчит үйлс гайхамшиг хуурамч тэмдэг бүхий сатаны ажил дагалдаж мөхөсдгийг зүйл бүрийн худал хуурмаг ёс бус зүйлсээр гажууд болно. Тэд ч өөрсдийг нь авралт хүргэх үнний хайраас өөрсдөө татгалзсан учраас Бурхан тэднийг гүн төөрөгдөлд оруулж тэд
худал хуурмагт итгэх болно. Үнэнд итгэдэггүй атлаа зүй бусыг таашаасан бүхэн инхүү яллагдах юм аа гэж. Үнэхээр Тесалоник хотын ахын дүүс минь ээ, та нар бол ингэж гаж буруу яваагүй. Худалд итгээгүй. Яллагдах тэр ялаас хилтэрсэн учраас чин зүрхнээсээ Паул тэдгээр хүмүүсийн төлөө талархаж байгаа. Тэр талархлыг Бурханд зориулж хэлж байгаа юм. Би та нарын төлөө Бурхандаа үргэлж талархдаг учир маань энэ юм шүү гэсэн байдлаар 13 дугаар хэлж байна. За, үргэлжлүүлээд Паул энд маш чухал зүйл тайлбарлсан. Өнөөдөр бидний уншсан ишлэл дотор. Энэ богинохон хэдхэн ишлэл дотор ерөнхийдөө Паулын энэ шинэ гэрээнд орсон нэлээдгүй олон захидлын тэгээд мөн энэ сайн мэдээ Христ итгэлийн одоо онлын айгүй чухал зүйлүүд явждаг. Бүгдээ ишлээсээ харъя. Ариун сүнсээр ариусгах болон үнэнд итгэх итгэлээр чинь дамжуулан авралт хүргэх зорилгоор Бурхан өөрөө та нарыг эхлээ сонгожээ гэсэн ганц өгүүлбэр байгаа. Тэгвэл энэ дотор Библийн судлаач нар юу гэж үздэг вэ гэхээр энд системчилсэн авралын онол бүхэлдээ явж байна гэж тайлбарладаг. Бидний аврагдах Бурханд итгэх итгэл сонгогдсон тэр Бурханы сонголт энэ бүх зүйл нэг өгүүлбэр байна. Үнэхээр Паул бол энэ гайхалтай бидэнд ойлгохоор тодорхой бичсэн байна. Ариун сүнсээр ариусгах гэсэн. За, ариун сүнсээр ариусгах гэсэн санаа саяны уншсан өгүүлбэр дотор гарч байна. Тэгвэл бид нар 1-р Коринт номын 3:16 дээрээс харъя. Бид нар өнөөдөр энэ ишлэгийг тайлбарлахын тулд шинэ гэрээнээс нэлээд олон ишлэл харна. Ихэнхийг нь стандарт Монгол орчуулгаас авсан. За, зарим нэг стандарт Монгол орчуулганд ороогүй ишлүүдийг бид нар ариун Библи 2019 хувьдраас авсан байна. За, тэгэхээр бүгд нэлэгц рүү хараад ишлэлээ уншаад явал сайн гар утаснасаа ер нь энд гарч байгаа учраас битээ хараарай. Гар утаснаас ишлэл харж байгаад бас цаашгаа өөр зүйл харах магадлал бас өндөр байж магадгүй. Тийм учраас бүх ишлэл энэ дээр гарна. Та бүгд ишлэлийг бас дагаж өөрсдөө дотор уншаад яваарай гэж уриалъя. Ариун сүнсээр ариусгагддаг. 1-р Коринт 3:16 дээр энэ зүйлийг баталж бичсэн байна. Та нар өөрсдийгөө Бурханы өргөө гэдгийг мэднэ шүү дээ. Та нарын дотор Бурхан сүнс оршдог босуу гэсэн. Таны дотор Бурхан сүнс байгаа бол та өөрчлөгцөөр л байгаа. Ариусгагдсаар л байгаа гэсэн үг. Өөрчлөлтийг танд байгаа сүнс эхлүүлж үр жимстэй итгэлийн амьдралыг сүнс эхлүүлдэг гэсэн санаа байна. Та эзний өмнө очих хүртлээр ариун сүнсээр ариусгагдаж түүний өмнө очихдоо төгс болгоно. Тэгэхээр ариун сүнсээр ариусгагддаг бол итгэлийн амьдралын ариуслын амьдралаа гэж ойлгоно. Хоёр дахь анхаарах зүйл саяын өгүүлбэр дээрээс итгэлээр дамжин аврал ирдэг гэсэн санаа. Итгэлээр дамжин аврал ирдэг. Итгэл бол хүний зүгээс хийж болох цорын ганцхан зүйл. Бурханы бидэнд өгсөн авралын бэлгийг хүлээж авах хүнээс хийж байгаа үйлдэл гэж хэлж байна. Хэн нэгэн эзэн Есүс Христийн загалмаа дээрх үхэл хүн төрлөختнийг аврахад хангалтгүй. Түүний асгарсан цус бүх гэм нүглийг угааж хүчрэхгүй гэж ярьж байгаа хэлж байгаа сайн мэдээ сургаал болол бидний мэддэг үнэн болон Библийн үнэн, Паулын зааж байгаа энэ үнэтэй нийцгүй. Тийм учраас хүнээс нэмэх юм авралт юу ч байхгүй гэсэн үг. Итгэлээр дамжин аврал ирдэг гэдгийг бид нар тэгж ойлгоорой. Итгэл гэдэг бол Бурханы 100% нэгүслээр ирсэн, Бурхан 100% бэлдэж өгсөн авралыг бид нар хүлээж авах алхам гэж байна. Есүс Христ загалмаа дээр гэм нүглийг төлөөсөө 100% төлсөн. Бурхан энэ бүгдийг Бурханы дээд эрх мэдлээр нэгүслэр хийжээ гэж ойлгоорой. Итгэх эсвэл татгалзах сонголт нь хүнд байна. Иохан 3:16 дээр Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан учраас цорын ганц хүүгөө өгсөн. Тиймээс хүүд итгэдэг хинч мөхгүй харин мөн хамтай болно. Энд зөвхөн итгэлийн тухай ярьж байна, тийм үү? Ямар нэгэн хүнээс гарах сайн үлсийн тухай, тэр аврал дээр нэмэх тухай огт дурдааг үүдэг санаа. За, тэгвэл 3 дахь зүйл нь
Бурхан та нарыг сонгосон гэдэг тэр үг гарч байна, тийм үү? Ариун сүнсээр ариусах болон үнэнд итгэх итгэлээр чинь дамжуулан авралт хүрэх зорилгоор Бурхан та нарыг эхлээд сонгочээ. Бурхан биднийг эхлээд сонгосон гэдэг зүйлийг Паул Тесалоникийн Христ итгэгчдийн төлөө талархсныг бид сайн уншсан. Яагаад гэвэл тэдний аврал эцсийн эцэст Бурханы сонголтоос болсон гэдгийг Паул хэлээд байна. Өөрөө сайн ойлгож ирсэн эдгээр итгэгчдэд бас ойлгосоо гэж тайлбарч. Тийм учраас Паул тэднийг өөрсдийнх нь авралт хүргэсэн итгэлийн төлөө биш Бурханд талархах нь зөв юм а гэж Бурхан талархаж байгаа. Эфес номын 1-р бүлэг 4-5 дугаар ишлэл дээрээс Бурхан биднийг өөрийнхөө оршихуйд цэвэр ариун, гим зэмгүй байлгахаар ертөнцийн суурийг тавихаас ч өмнө Христийг болгон хайраараа сонгож хүсэл тааллынхаа дагуу Христ Иесусээр дамжуулан биднийг өөртөө өрчилж авахар урдаас товлсон юм аа. Тань дээр ертөнцийн суурийг тавихаас өмнө бүх бүтээлээс өмнө биднийг сонгосон гэдэг маш том ойлголтынд явж байна. Урдаас товлсон бүх бүтээл, бүх ертөнцийн суурьаас өмнө. Энэ санаа бол Илчилт номон дээр ч байдаг. Би шинэ гэрэн дээр бол олон газар байгаа. ертөнцийн суурьаас өмнө өнөөдөр таныг аврахаар Бурхан сонгосон юм аа. Бурханы сонголтын тухай. За тэгэхээр энэ сонголт гэдэг зүйл дээр маш олон тайлбар, маш олон үзлүүд байдаг. За энийг бид нар нэлээд нухацтай, нэлээд Библийн үгэн дээр суурилсан байдлаар бид нар ойлгох нь өнөөдөр бид нар авралынхаа үндсэнд Бурханы нэгүслийг ойлгож итгэлийн амьдралаар үр жимстэй амьдрах нэг бас суурь болж өгдөг. Бурханы сонголтын талаар. Энд бас буруу ойлголтууд байдаг. Тэгвэл Бурхан шударга биш юм уу? Бурхан Библиэлд ертөнцийг үнэхээр хайрласан. Бүх хүн төрлөختнийг аврахыг Бурхан хүсдэг гэж бичээгүй гэж юу гэж маш олон хүмүүс асуудаг. Бас олон буруу ойлголт, буруу тайлбарууд байдгаа гэж. Бурхан сонгоод байгаа мó эсвэл хүн сонголтоо хийгээд байгаа мó? Бурхан хүнийг өөрийг нь энэ авралын сайн мэдээг сонсоод шийдвэрийг гаргах тэр сонголтоо үлдээсэн. Гэтэл яагаад ертөнцийн суурьаас өмнө намайг сонгосон юм бэ? Тэгвэл би сайн мэдээ тарааж бусдыг аврал дуудах нь зөв юм уу? Тэр хүн сонгогдсон болол үнэхээр аврагдах нь миний оролцоотой оролцоогүйгээр хийгдэх асуудал биш юм уу гэсэн ойлголт байж бол. Тийм биз? Хамгийн гол зүйл Библи бидэнд юу гэж заадаг вэ гэхээр Бурхан бидэнд хайраа сойрхоор шийдсэн учраас биднийг сонгосон. Энэ нь бидний итгэлийг эсвэл сайныг урдаас харснаас болоогүй гэдгийг ойлгоо. Зарим тайлбар байдаг. Бурхан цаг хугацаа орон зайд харьяалагддаг, хамаардаггүй учраас бид нар өнөөдөр сайн мэдээг сонсоод шийдвэрээ гаргахыг Бурхан урьдчилж хараад Амийн номонд ертөнцийн суурьаас өмнө бичсэн маа гэж. Тэгэхээр энэ ойлголтыг бол Библийн зарим нэг ер нь бол Библиэлд дэмждэггүй. Яагаад гэвэл энэ хүний сайнаас биш, хүний сонголтоос болоод байгаа авралын тухай огт өнөөдөр энд яригдаг гэдгийг. Библи бас нэг жишээ байдаг бид нэр сайн мэднэ. Ваарчин сайн үнэтэй ваарыг мөн ердийн хэрэглэнэ ваарыг нэг ижил шавраар л хийдэг гэсэн. Тэгээд тэр хийгдсэн тэр ваарчингаасаа тэгж асуудаггүй те. Яагаад намайг ингэж хийх болов? Эсвэл бол намайг ердийн хэрэглэнэ ваар бол. Энд Бурхан өөрөө бүтээгч дээд эрх мэтэлтэй учраас Бурхан хэнийгээ аврах, хэнийг үнэхээр зүрх сэтгэлээ хатууруулах вэ гэдэг бол энэ өөрөө Бурханы эрх мэдэл байхгүй. Тэгэхээр бид нар өнөөдөр Библи бидэнд ямар үгийг хэр хэмжээнд ойлгох вэ гэдэг тэр мэдээлэл донд бид нар энэ Бурханы аврал, Бурханы сонголт гэдэг зүйлийг ойлгосоо гэдгийг өнөөдөр тайлбарлаж байна. Тэгэхээр сонголт бол Бурханаас ирдэг, аврал бол зөвхөн 100% Бурханы хийж байгаа ажил юм а гэдгийг энэ дээр тодтогч энэ сонголтын талаар тайлбарлах гэсэн юм а. Бурханы сонголтын талаар бид үнэхээр тэр ноцын талаар бол би хувьдаа бол мэдэх боломжгүй гэж ойлгодог. Тэгэхээр мэдээж Есүс Христ бидэнд
тушаал өгсөн. Явж бүх үндэснийг даалдвал бүх хүмүүс сайн мэдээг тараа. Энэ бол та нарын ажил гэсэн. Тийм болохоор бид нар Бурхны тушаалыг дагах зүрх сэтгэлээрээ сонгогдсон тэр хүмүүсийн төлөө ажиллах нь бидний үүрэг юм а гэж ойлгосоо гэж. Саяхан уншсан өгүүлбэр дотроос 3 зүйлийг бид нар дараалалаараа ойлгож болох. Бурхнаар сонгогдсон гэдэг ойлголтыг мөн итгэлээр аврагдана. Зөвхөн итгэлээр аврагдана. Дараа нь сүнсээр ариусгагдаж амьдардаг. Итгэгч хүн бол сүнс биднийг дотроос нь ариусаж амьдрдсан байна гэсэн 3 ойлголтыг аваасай. За мэдээж энэ дунд бол дэлгэрүүлэх юм бол сайн мэдээ сонсоод Бурхны дуудлага, дахин төрөлт, гимшил, эргэлт гэх зэрэг одоо авралын процессууд байна л да. Энэ бүгдийг бол Паул дэлгэрүүлж энд яриаггүй. Зөвхөн 3 хамгийн чухал ойлголтыг энд хэлжээ. Хэрвээ та бүхэн яг энэ итгэлийн амьдралаа улам илүү ойлгоё, энэ аврал, энэ сонголт, энэ бүх талаар ойлгоогүй Паулын бусад цагтлуудыг уншаарай гэж би зөвлөе. Ялангуяа Ром ном дээр бол энэ зүйлийг маш ойлгомжтой дэлгэрэнгүй тайлбарсан байдаг шүү. За мөн бас эсийн бүлэг дотор ярилцаараа эсийн бүлгийн ахлагчтай бас уншсан мэдсэн зүйлээ хуваалцаарай гэж та бүгдийг урамшуулъя. Тэгэхээр эхний энэ багц ишл дундаас бид нэр онцлох санаа бол аврал бол Бурхны нэгүсэл юм а гэдгийг л ойлгоорой. Аврал бол Бурхны нэгүсэл. Биднээс хийгдээд бид нар сайндаа юм уу энэ авралыг авах ямар ч зохимжгүй байсан. Энэ бол зөвхөн Бурхны нэгүсэл, түүний сонголт юм шүү гэж ойлгосоо. Тийм ч учраас Паул Тесалоникийн итгэлийн ахын дүүстэй та нар бол миний адил Бурхны гэр бүл, сонгогдсон хүмүүс, Бурхны хүртэх ёсгүй байсан нэгүслийг хүртсэн хүмүүс юм а гэж Бурхан талархаад байгаа. За бүгдээрээ цаашаа харъя. Бидний тунхагласан сайн мэдээгээр дамжуулан тэрбээр та нарыг дуудсан гэж 14 дугаар ишлэлээр хэлсэн байна. Бидний тунхагласан сайн мэдээ. За түрүүн номлолын эхэнд хэлсэн. Энэ цаг үед олон мэдээ байсан. Олон сайн мэдээ гэж нэрлэгдсэн мэдээ байсан. Хурамч сайн мэдээ, өмнөний говьсон сургаалууд. Тийм байсан учраас Паул тусгаалan анхааруулад байна. Юу гэж вэ? Бидний тунхагласан сайн мэдээ, бидний сургаал гэж энд онцгойлж тодтогч хэлээд байгааг ойлгоо. Тухайн үед шинэ гэрээ бүтэн ихээрээ байсангүй. Зөвхөн элч нарын сургаал, загтлууд тэдний хэлсэн Бурханаас авсан илчлэл энэ бүгдээр тулгуурлаж сургаал явуулж ирсэн. Өнөөдөр шиг бидэнд байгаа шиг бүтэн Библи шинэ гэрээ бүтнээрээ байсангүй. Тэгэхээр одоо ч бас энэ үг бидэнд хамаатай. Юу нь хамаатай юм бэ гэхээр энэ бол Библиэд суурилсан үгээрээ явуул гэж байгаа. Таны гарт байгаа ариун Библиэд суурилсан үгээрээ итгэлийн амьдралаа удирдуулаарай гэсэн зарчмыг хэлээд. Бид нар мэднэ олон иш үзүүлэгч нар, олон эдгээгч бэлэг аваастай маш олон семинарууд хийдэг, бас олон Христ итгэгчдэр ном зохиолоо тайлбарууд байдаг тийм үү. Тэр бүгдийг бол сайн унш судлах хэрэгтэй. Хамгийн гол нь тэр бүгдийг бид нар юугаар шүүх вэ гэхээр Библиэр. Өнөөдөр Библиэрээ шүүж бид нар харах хэрэгтэй. Тэгж байж бид нар үнэн сургаал, зөв итгэл, зөв ариуслын амьдралаар амьдрах боломжтой гэдгийг Паул анхааруулад байгаа гэсэн. За энэ дээр Паул бидний сургаал цагтлуудаараа та нарт заасан сургаал бүрийг баримтлаа гэж 15 дугаар ишлэлээр нэг анхааруулж байгаа зүйлийг жоохон дэлгэрүүлье. Тиймээс ахан дүүс минь бат зогсогтон бидний сургаал цагтлуудаараа та нарт заасан сургаал бүрийг баримтал. Сургаалаар заасан. Энэ бол Бурхны үгийг хэлээд байгаа гэдгийг бид нэр тайлбарлаад байна тий. Тэгэхээр Бурхантай ярих, ариусч амьдрах, итгэлээр амьдрах, Есүстэй алхахад юу хэрэгтэй вэ гэхээр Библийн үгийн дагуу амьдрах. Бурхантай та ярилцъя гэж байгаа бол Библийн үгээр ярь. Библийг унш.
Библийн үггүйгээр Бурхан бидэнтэй ярих боломж тун хомс гэдгийг хэлээд байна. Мэдээж зүуд иш үзүүлэг итгэлийн найз нөхдийн зөвлөмж байж болно. За ихтэл зүгээр тоймлох юм бол 90% Библийн үгээр ярьдаг гэдэг ер нь бол тийм практик байдаг шүү. Библийн үггүйгээр Бурхан биднэртэй байнга ярина гэсэн ойлголт байхгүй гэдгийг л бид нар толгойдоо хийх хэрэгтэй. Бурхантай ойрхон бай, Бурхантай харилцаатай бай гэж байгаа бол Библиэсээ зураараа гэдэг. Тийм урмаг өгье. Сургаал бүрийг баримтал. За энэ сургаал бүрийг баримтал гэдэг бол энэ маш чухал үг. Мөн бидний хувьд ариусч амьдарч байгаа, Христэд итгээд бид нар амьдралаа өөрчилж амьдарч байгаа энэ зүйлд бол сургаалыг баримтлна гэдэг бол энэ Паулын баг бидэнд тушааж хэлсэн бол маш хатуугаар хэлж байгаа гэдгийг бас ойлгоорой. За энд Тесалоникчууд маань өөрсдөө ямар байдалтай байсан гэдгийг бид нар ер нь бол номлол болгон дээрээ тайлбарж байгаа. Энд үед зарим хүмүүс бол Есүс Христ хэзээ мэдгүй ирэх учраас би өнөөдөр энэ дэлхийн нийгмийн амьдралаас өөрийгөө тусгаарлсан хүмүүс байсан. Юу ч хийхэ болсон. Тэ? Амьдралыг итгэхгүй болсон гэсэн үг. За, зарим нь бол маш их айдас төгшөртэй. Хэзээ ирэх юм бол одоо яг эцсийн тэр эзний өдрийн сүүлийн цаг мөч ер нь ирсэн байна. Тийм учраас хийж байгаа ажил тэр сургаал тэр зүйлд бол анхаарлаа хандуулахаа болсон юм. Тэ? Ер нь бол тийм цуглаан тэр Тесалоник хотын итгэгчдийн тэр байр байдал бол нэг тийм ер нь бол нэг тийм дээсэн дөрөөн дээр маягийн итгэлээсээ зарим нь бол одоо шантрах байдалтай байсан. Гэхдээ Паулын тэдгэр хүмүүс зөвлөж байгаа энэ зүйлийг яаж давж гарах вэ гэдэг зөвлөмж ерөөсөө сургаалаа багтуу баримтал. Бид нар ч гэсэн одоо энэ үг өнөөдөр яаж хэрэглэгдэх вэ гэхээр ялгаагүй бид нар ч гэсэн хэлж байгаа. Өнөөдөр бидний итгэлийн амьдрал хүн болгон харилцаа адилгүй л дээ. Бид нар янз янзын ойлголттой. Зарим хүн итгэлийн амьдрал төлөвшлийн хувьд, Библийн мэдлэгийн хувьд арай урд алхаж байгаа, зарим нь хойно алхаж байгаа. Тийм болохоор та нарт байгаа асуудлуудыг хамгийн зөвөр шийдэх, та нарыг урагшлуулах тэр хүч, боломж, тэр одоо арга зам чи юу вэ гэхээр Библийн үгийн дагуу бай гэсэн харуулгал байнамаа. За энэ зүйлийг маш сайн ойлгоорой. Бурхны үг сургаалыг итгэмжтэйгээр дагаж явсан хүний амьдрал амар тайван, баяр хөөр донд өнгөрдөг гэдгийг чуулганы түүх бидэнд харуулдаг. Нөхцөл байдал ямар ч байсан бол тэгвэл та Бурхны үгийн дагуу амьдарч байгаа бол таны дотор Бурхны амар тайван, баяр хөөр, найдвар, итгэл найдвар байгаа шүү. 16, 17 дугаар ишлэлийг эндээс за бүгдээрээ харъя. Сайн үйл хэрэг үг яриа гэдэг тэр зүйлийг бүгдээрээ нухстаа хараарай. За уншъя бүгдээрээ. 16-аас бүгдээрээ уншъя. Бид бүгдийн эзэн Есүс Христ болон биднийг хайрлаж мөнхийн тайвшрал ба сайн найдварыг нэгүүлсэн, сойргосон бидний Бурхан эцэг зүрх сэтгэлд чинь урам хайрлаж та нарыг альва сайн үйл хэрэг үг ярианд чадварлаг байх болтугай. Сайн үйл хэрэг үг яриа. Энийг итгэгч хүн бүр маш нухастай бодох хэрэгтэй. Бид нар өнөөдөр сургаалыг мэддэгч дагаж чадж байна уу? Энэ бүх цаг үеийн туршид итгэгч хүмүүсийн дунд асуудал байсан гэсэн. Ариусж амьдарч байгаа амьдралын хувьд сорилт байхгүй. Та сургаалыг мэддэг, заадаг, ярьдаг, үннийг тунхагладаг байж болно. Түүнийхээ дагуу амьдарч чадаж байна уу гэдэг бол итгэгч хүний энэ хамгийн том сорилт. За зарим хүмүүс бодож байна. Хүн итгэлээр аврагдсан гэж түрүүний 20 минут орчим ярьлаа. Тэгвэл үйлсийн хэрэг байна уу гэж тий. Одоо энэ Библийн энэ тэндээс янз бүрийн ишлүүд гаргаж ирээд энэ тухай бас ярьдаг хүмүүс байдаг. Гэхдээ нэг л зүйлийг бид нар ойлгороо. Библи Есүс хүртэл сургаалдаа юу заадаг гэхээр
та за бол за. Таны үг үйлдэл хоёр чи ижилхэн байгаасаа л гэж заадаг. Энийг урамшуулдаг, энийг тушаадаг гэдгийг бид нар бас бодож санах хэрэгтэй. Ариун сүнс бидний дотор яолон байж залбирдаг. Өдөр өдрөөр та өөрчлөгдөөсэй гэж. Ариусч амьдраасаа гэж. Тэгэхээр бид нар ярьдаг, хэлдэг, сонсдог тэр зүйлээ үйлдэлээрээ харуулж амьдрах ёстой. Энэ дээр нэг зүйл анхаарахад энэ бүх зүйл урам зориг хүчийг зөвхөн Бурхан өгнө. Бурхан биднийг чиглүүлнэ. Ариун сүнс биднийг дотроос маань хийдэг. Тэгэхээр гаргалгаа нь юу юм бэ? Үргэлж та Есүстэй хамт алах. Үргэлж Есүсээр амьдралаа удирдуул, түүнтэй хөтөлцөж алах. Тэгэх юм бол таны үг болон үйлс чинь ижилхэн байх бол. Таны үйлсээр Бурхан гэрчлэгдэж харагдана гэсэн үг. За би энэ дээр аврал, ариусл хоёрын зөвөр нэг ялгааг нэг жишээ болгож хасцуулж харуулсан та бүгд л гэсэн дээрээс хараарай. За би аврал болон зөвтгөл гэдгийг. За энэ бол Библийн онц сургаал гэдэг бас ном байдаг их Библийн сургуулиудад гол материал болдог. Тэр дээр энэ аврал, ариусл хоёрын ялгааг харуулсан байна. Аврал бол нэг удаа бүр мөсөн хийгддэг ажил. Нэг удаа 100% хийгдэнэ. Ариусл бүх амьдралын туршид үргэлжлэнэ. Таныг Есүс Христэд итгээд Христийг дагаа гэсэн шийдвэрээс эхлээд таны ариуслын амьдрал эхэлж байгаа. Хүн болгон харилцан адилгүй, өөр өөр шүү. Аврал бүхэлдээ Бурханы хийх ажил. Бид нар хүртэх ёсгүй нэг үслээ хүртсэн гэсэн үг. Ариусл бол бид хамтран хийдэг. Биднээс хүч гарнаа. Биднээс дуулууртай байдал гарна. Аврал энэ амьдралдаа төгс болгогдно. Есүс загалмаа дээр төгс хийсэн авралыг. Ариусл бол энэ амьдралд бид нар хараахан төгс болж чадахгүй. Тэр зүйл рүү ойртно. Есүс рүү ойртно гэсэн үг. Есүстэй улам ижилхэн болохын тулд бид нар хичээж амьдрнаа гэсэн үг. Аврал бүх итгэгчдэд адил өгөгдсөн. Бүх итгэгчид итгэлээр мөн хамиг авсан. Ариусл итгэгч болон харилцан адилгүй. Аврал болон ариуслын талаар зөв ойлголттой байж ариун сүнс бидний дотор ажиллаа хийнэ. Та авралынхаа тухай зөв ойлголттой байж таны сүнс зөв дотроос таныг зөв хөтлөнө гэсэн. Хүн болгон харилцаа адилгүй гэсэн, тийм үү? Би ер нь Христэд итгээд 15-6 жил гарсан болж байна. Христийг Есүсийг дагаж амьдрий гэж шийдвэр гаргаснаас хойш бас 10 гаруй жил өнгөрчээ. Тэгээд Бурхан намайг сайн мэдээ хүлээж аваад итгэсэн цагаас эхлүүлээд өөрчлөсөөр байгаа гэдгийг би бол амьдралаа дуршиж гэрчлэн. Та нар ч гэсэн гэрчлэн. Тэгээд энэ зун надад нэг зүйл болсон л тэ. Жохо ичгэвтер гэх юм уу. Би энэ цахилгаан скутер унаад төв зам дээр явж илаа. Дөрмийнхаа дагав. Хамгийн ингээд захыг нэгээр хашлах дагаад. Тэгээд нэг Монгол шуудангийн машинтай нэг залуу ирээд намайг дайрч алангаа алдваа. Би одоо тэгээд тухайн үед бол маш их ууралсан. Тэгээд би тэр залуу шаардлага тавьсан. Чи яаж байгаа юм бэ гэсэн. Явдаг замаараа яваач гэдэг. За тэгээд би дөрмийн дагуу явж чи жолооны өрнөлттэй юу гэдгсэн. Нөгөө залууч намайг айхтар хараалаа. Би нөгөө тэр машин дайруулж хүүгүүдээ дотроо баярлж байгаа ч гэсэн дотроо маш их ууралсан. Тэгээд одоо тэр залуутаа би бол яг үндэ бол зодтолтмор санагдсан байхгүй. Зодтолтморч биш тэр залуу бүр зодмор санагдсан. Тэ? Цохоод авмаар, нүүрэн дундуур нь дэлсэд авмаар санагдаж байгаа байхгүй. Тэр үед маш их ингэж нөгөө сандраж бас их уур хуурж. Тэгээд өстой онгорхоо цонхныхын завцраар гараа шургуулаа цохоод авмаар санагдсан ч Бурхан ариун сүнс миний дотроос тэр үйлдэл хийлгээгүүд би одоо хүртэл баярлж байгаа. Тэгээд тэр залуу бол мэдээж намайг бол маш их муухагаар хараасан, загинсан, тэнэг мангаргаар дуудсан, тэгээд яваад өгсөн. За би ч яг хуу тэгэлж тэгсгээгээл чимээгүй байгаад маш их ер нь бол маш их уур хүрсэн байсан. Тэгээд эргээгээд би тэнчэнээс алхахдаа 2-3 секундын дараа юу гэж бодсон бэ гэхээр би Бурханд үнэхээр их талархсан. Намайг
энэ ичгүүрээс аварсны төлөө би Бурханаас маш их талархсан байхгүй. Тэр даруй ороод би дээгээд шууд ороод хэлсэн их нэртэй. Би сая ийм боллоо. Би тэгээд үнэхээр тэр залуутаа зодон хийгээгүй дээ. Би ямар их баярлж байна. Тэр бол би хийгээгүй миний дотроос Бурхан намайг зогсоож тэ ичвтер байдлаас аварлаа гэж би тэгээд Бурханы өмнө би зүрх сэтгэлдээ уйлаад зүрх сэтгэлдээ тэр залууг зодсныхоо төлөө би Бурханы өмнө гимшиж би залбирсан. Эхнэрийнхээ өмнө бас эхнэртэйгээ хамт. Үнэхээр 10 жилийн өмнө байсан бол би бол өстой жинхэнэ Монгол төстэй ир хүний одоо тэр байр байдлыг үзүүлэх байсан тодорхой. Би өөрчлөгцөөр байгаа юм байна гэдгийг нэг тод жишээ бол энэ байна. Тэгэхээр хүн болгон харилцан адил. Тэгэхээр энд нэг Ром номын 7 дугаар бүлгээс бүгдээрээ нэг сүүлийн жишээ уншъя. Би өөрийн хүсдэг сайныг хийдэггүй. Харин хүсдэггүй бузар муугаа хэрэгжүүлдэг. Хэрэг би өөрийн хүсдэггүй зүйлээ хийж байгаа бол идүүгээ үүнийг үлдэж байгаа нь би биш харин миний дотор оршин байгч нүгэл юм аа гэсэн. Паул бидний бие махбодод үргэлж муу зүйлийг хүсэж идэг юм аа. Энэ бие махбодыг тэр хүслийнхэн дагуу бүү хангаа гэсэн Паулын тэр сургамж энэ дээр байна. Харин миний дотор оршин байгч нүгэл тэр зүйлийг хийж байгаа маа. Тэгэхээр та нар бод тэр дотор бидний дотор байгаа тэр мэдлэгийг л бид нар өнөөдөр сул тавьж гэмт нүгэлд бид нар байр байдлаа дэлгэж ажиллаа хийх боломжийг олгох юм бол өнөөдөр бид нар 10 жил байна уу 20 жил байна уу 30 жил Христэд итгэж ариусаж амьдрсны үр дүнг бид нар нэг л цэг дотор баллах аюултай гэдгийг харж байна. Өнөөдөр би тэр залуутай одоо маш эвгүй харилцаанд ороод тэр нодрог зөрүүлсэн бол би өнөөдөр энд зогсох надад ямар ч нүүр байхгүй. Би яаж өнөөдөр Бурхны хайрын тухай, өөрчлөлтийн тухай бусдад зааж өөрөө бас тэнцээ хамт суралцж ийж би тийм зүйл гудамжинд гаргачаад энд ирээ зогсох тийм хоёр нүүртэй би бол чадах бах миний дотор ажиллаж байгаа ариун сүнс надад хязгаарч зөвшөөрөхгүй. Тийм учраас би Бурханд талархсан. Намайг ичгүүрээс аварсны төлөө Бурхан минь баярлалаа гэж. Тийм болохоор хүн болгон дотор байгаа тэр зүйлийг ариун сүнсийг сонсож тэр гим нүглээс хол амьдраасаа гэсэн үг. Тэгэхээр бид нар нэг зүйлийг эндээс харлаа шүү дээ. Итгэгч болгон харилцан адилгүй. Ариуслын амьдрал бол өөр. Тэгэхээр та бүгд маань бие биенийгээ битэн шүүгэр. Тэр хүний дотор Бурхан ажиллаа хийж байгаа. Тэр хүний одоо асуудал миний асуудал тэс өөр. Бурхан тэр хүнийг орхиогүй ажиллаж байгаа, тэр хүнийг өөрчилж байгаа. Хэрвээ тэр хүн үгийг сонсохгүй бол Бурхан бас сахилгажуултыг бас өгж байгаа. Тэгэхээр бие биенээ бүү зэмэл. Харин ч дүлгөөн байдлаар тэр хүнийг босгон байгуулах Бурханы урмын үгээр бие биенээ заа зөвлөөрэй гэж урамшуулах гэсэн. За тэгээд эцэст нь эндээс бид нэр хоёр дахь санаа маань юу вэ гэхээр үнэхээр бид Бурханаар сонгогдож хамтдаа нэг гэр болоод сууж байгаадаа Бурханд талархах. Бие биенийхээ төлөө талархах гэсэн зүйлийг сануулж байна. Тэгээд үнэхээр Бурханаар сонгогдсныхаа төлөө үнэхээр талархах нэг гэр бүл болсондоо бие биенийхээ төлөө талархаад тэгээд энэ номлолоо бүгдээрээ дуусгахыг залбираад. Эзэн Есүс танд маш их баярлалаа. Тэгээд бидний зүрх сэтгэл оюун бодлыг үргэлж та шинчилж, өөрчилж, өөртөө ойртуулж, өөрийнхөө үгийг ойлгуулж байдгийн төлөө танд талархъя. Тэгээд Бурхан минь та биднийг үргэлж дагуулаараа өөрийнхөө үгээр шинчилж байгаараа биднийг дотроос минь та ариусч үнэхээр Бурханы сайн мэдээг олон сонгогдсон хүмүүст дуулгаж таны үйл хэргийн төлөө энэ амьдралаа зориулах урам зориг хүчийг өгөөсэй гэж Есүс танаас сонгоё. Тэгээ бүх зүйлийг таны агуу нэр дээр залбирanгуйж байна Есүс. Аамен. За маш их баярлалаа.